За ирүүлээ. Хөшөө Сулаанбаатар 800 км гээд дэвлээд байна. Наагаа манай хөдөлгөөний математикаар товчолж ирсэн. Өөрөө явж байж үргэлж ирсэн. Наагаа яалтастай. За сайн байна уу та? За сайн байна уу? Сайн явж ирвэ? Маш сайн явж ирлээ. За сэтгэлээсээ үзэгчтэй байна уу? За сэтгэлгээл анх хөвсгөлээс гарч ирснийг бодвол ингээд бас дараа хүрээд ирлээ. Тэгээд сэтгэл хангалуун байна. Тэгээд ирэхэд бол замд тусалж дэмжсэн хүмүүс маш сайн урам өгсөн. Тэгээд ялангуяа манай холбооны төлөөлөл сумд аймагудаас бүгд сайхан дэмжиж өгсөн. Таны биеийн байдал одоо ямар вэ? Биеийн байдал маш сайн байна тий. Өшөө цаашаа бол явхаар л нөөц байна. Гэтэ дараа нь тэмцээн оролдоонд гаргасан дээр хаа гэж бодож байна тий. За үзэгчдэд маань хандаж өгөөж байна. За миний хувьд энэ 100 жилийнхаа ойгоор бас нэг сюрприз барих гэсэн одоо бодолтой ингээ гарсан. За тэгээд холбоогоо сайхан Монголын хит хоолын марафон гүйлтийн холбоогоо сайхан төлөөлөнгүүлээ. За хөвсгөл хоймор сайхан нутгаас улсын нийслэлтэй сайхан яваад ирлээ. Тэгээд ард түмэндээ сайхан ирийг сайхан мессеж өгье гэж бодолтой зорьсон. Одоо дандаа энэ цар тахлын үед дахал гэж яхаар бас идэвхтэй сайхан дасгал хөдөлгөөн хийё. Эрүүл мэндэ дэмжийа гэсэн зорилго илэрхийлсэн юм аа. Баярлалаа. За баярлалаа. 16 дахь хоног дээр өдрийн 50 км гүн гэсэн яг л ирлээ 13-ны 6 сарын 13-нд гарсан бүтсэн өдөр өдөөс хойш гарсан ба. Өнөөдөр 28 тий 6 сарын. Дарам цагийн ганцлах гэдэг яг нодлоо энэ Улаанбаатарын талбайгаас 8 сарын 8-нд гой болтолоос гүйжсэн. 6 үндсэн хуулийн 6-гийн 2-ыг эсэргүүцэж гүйжсэн. 26 оны дотор гүйжсэн. Өдөр 40 км гүйжсэн. Цуг үсэн батарейд залуу маань тийм зогсож байна. Тэгээ гой болтоо гүйсэн тий. Ийм хол хүүхэд танд хэцүү ямар нэгэн зүйл болов уу? Ер нь урд нь яг гүйжсэн болохоор бас боломжийн тэгээд бэлтгэл байсан. Тэгээд ер нь тусалж дэмжиж байгаа хүмүүс л их яадаг юм да. Бас их урам зориг их авдаг. Маш их авдаг байгаа тий. Тэгээд ер нь их орондоо штэ бас нэг ямар ч хүнтэй ярилцсан бас нэг хэл ойлголцож чинь. Тийм учраас би майхан мишогтойгоо явж байгаа. Тэгээд хоол хүнсээ замаасаа базаана. Тэгээд зарим газар цайны газар нь ажиллах байсан. Тэгээд ойр зүрийн мар болгоод ирсэн. Өөр олон улсын холын зам хөрсөн бодлоо. Одоо мэдээж би дөнгөж 30 настай. Тэгээд одоо ирээдүйд бас байгаа гэж би бодож байгаа. Одоо л эхэлж байна тий. За баярлалаа танд. Маш их баярлалаа. Үзэгчдээ энэ пост цэг юмээ Хөвсгөл аймгаас Улаанбаатар хүртэл 800 км гүйсэн гайхалтай тамирчин цэрэгтэй та бүхнийг уулзлаа. Баярлалаа.